хизээ ашиглалтанд оруулах байгаа. Одоо 90% гэдэг. Тэг яг уу бид нар одоо хүчилтийн ажлууд нэмэлт хүчилтүүд явагдах нь шүү дээ. Хамгийн гол юм тэн дээрээ л байна. Тий. Тэгээд нэг 130 орчим км газар дээр нэмэлт хүчилтүүд хийгдэнэ. Европын сэргээн босголтын банк бол анханасаа богино одоо лист гэдэг юм одоо байгаа компаниудын дунд богино лист зохиогоо тендер зарлана гэдэг зүйл ярьж байгаа. Дараа нь ер нь болохгүй юм байна. Нээлттэй тендер зарлана гэдэг шаардлага тавьсан. Тэгээ одоо бол нээлттэй тендер нь зарлагдсан явж байгаа. Тэгэхээр энэ бол хөдөлгөөнд ямар нэгэн саад болохгүй гэсэн үг. Тий яг одоо тэрийг бол нөгөө зам юутай нийлс салсан хэсгүүд байгаа шүү дээ. Голоороо медиум бариар байхгүй салсан хэсгүүд дээрээ л хийчих учраас тэрийн хөдөлгөөний нь бол хэрэв гүйцэтгэгч компаниуд шалгараад гараад ирлээхэд бол бид нар богинохон зайд хөдөлгөөнөө одоо шилжүүлээд энэ дээр хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой тэмдэглэгээнүүдэд тавиа явуулчихна. Ер нь бол одоо та бүхэн бас явж байгаа бах. Зүгээр нэг үе бодвол одоо бид нар замын ажил бол үндсэндээ одоо босчихсон гэж ойлгож болно. Суур өчлөлтүүд бол бүгд дууссан. Харин яг хөө тэр би дөрөв хэлсэн нэг гэрээ цуцалж байгаа China Joe гэдэг нэг компани байгаа. Тэрний хувьд баруун харагийн цаатал дээр Баянголын гүүрийг дам нуруугийн тавиагүй үлдээсэн. Гэрээ цуцалсан. Дараагийн гүйцэтгэгч одоо удахгүй тодорчих байх. Энийг Азийн хөгжлийн банк зөвлөх компанийн тэрийн зохион байгуулж байгаа. Яам бол оролцохгүй байна. Оролцох шаардлага байхгүй. Ягаад тэгэхээр зөвлөх компани захиалагчийг төлөөлөөд ажиллаж байгаа учраас тэгэхээр тэр нь гараад ирлээ бол бид нар ойрын хугацаанд зутгцсан байгаа дам нуруудын тавиад за ингээд тэр бэхлэхэнүүдийг хийгээд хөдөлгөөн нээчихд бол 6 сарын дунд гэхэд бол болчихлоо гэсэн юм бодлоо.